ерөнхий сайдын гол үзүүлэлт тэр шүү дээ. Нөхцөл байдал бол бас хүндхэн байж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, завус орны нөхцөл байдал нэлээд хүнд байх шиг байна. Эдийн засаг бас нэлээд хүнд нөхцөлөд орох шинжтэй байна. Жишээ нь бол уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт муучлаа, нүүрсний борлуулалт муучлаа, төсвийн алдагдал нэлээд өндөр түвшинд хүрчлээ. Дахиад төсвүүдээ тодтол хийх зайлшгүй шаардлага гарчлаа. Тэгэхээр энийг бол улс орныхоо хөгжлийг гэх юм уу, улс орныхоо нөхцөл байдлыг бүхэлд нь томоор нь маавчиж харах ийм боломж олцоод ийм хүнийг л бид нар гаргах хэрэгтэй. Нөгөө талаар бол манай засгийн газар намаас бол удаа дараад ярьж байгаа шүү дээ. Ер нь бол мэрэгжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй гэж. Мэрэгжлийн засгийн газар гэдэг маань үндсэндээ энэ салбарууд дээр юу хэрэгжүүлээд бүтээгүй, юу хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ямар асуудлуудад хаягдаад байгаа гэдэг асуудлыг томгоор нь харж идэг ийм засгийн газар байгуулах хэрэгтэй л болж байгаа шүү дээ. Энэ хүрээндээ бол мэдээж ганцхан ерөнхий сайдаас бүх асуудал шалтгаалдаг. Ганцхан ерөнхий сайдаас бүх асуудал юу адгүй шүү дээ. Хамаардгүй. Тэгэхээр эн чинь өөрөө баг байж аж. Тэгээд энэ багийг бүхэлд нь томоор нь хар зохион байгуулж аль салбарын илүү урагшин төлөвлөх аль салбарын илүү хөгжүүлэх үү гэдгийг бүхэлд нь харах юм л хүн зайлшгүй хэрэгтэй болж байна. Хамтарсан засгийн газар бол байхын зүйтэй. Яг тэгэхээр анханасаа биш бас урд нь ярьцлага та бүхэнд өгчээсэн шүү дээ. 126 гишүүнтэй хамт том ийм парламент бий болсон, холимог тогтолцоо бий болсон. Энэ холимог тогтолцооны гол ач холбогдол юундаа байгаа юм. Үндсэндээ бол олон намын тогтолцоог бий болгож тэр нь хяналтанд сайжирсан. Тэр нь засгийн газараа бүхэлд нь харж хянжээд ийм л засгийн газар бид нар байгуулах хэрэгтэй. Ийм л тогтолцоог бий болгож чадсан шүү дээ. Өнөөдөр парламент дээр бол хэдийгээр сая ардсан намтай ингээд нэгдсэн ч гэсэн адилхан ардсан намын гишүүд чинь тодорхой саналуудаа хэлээд явж байгаа үст. Энэ ч өөр ардчлалын том суурийг бид нар тавьж чадсан байхгүй дээ. Тэгэхээр цаашдаа бол бид нар ер нь хамтардаг байх хэрэгтэй. Монголчууд бол биеиндээ нэг нэгнийхээ хөлөөс татаад доош нь унгаагаад байх биш, нэг нэгээ дэмждэг, харьсан зөвшөлтсөд хүрч чаддаг ийм засгийн газар, ийм парламент байх хэрэгтэй гэж харж байгаа шүү дээ. Тэгээ энэ маань бол гарсан, энэ маань бол цаашдаа бол мэдээж энэ ирж байгаа байгууллагын засгийн газар бол мэдээж тодорхой хэмжээнд хамтрал бий болоод цааш явах хэрэгтэй гэж байна. Хариуцлага үүрэгдэх байна гэж яриад байна шүү дээ, тийм ээ. Таны хувьд ер нь юу гэж харж байна? Одоогийн энэ засгийн газрын үйл ажиллагааг цааш нь хэрэгжүүлээ явах 14 мега төслөө өргөжлүүлэх гэж байна тийм ээ. Хариуцлагын хувьд бол энэ эдийн засаг нэлээд хүнд байдалд орох байдал харагдаад байна. Бид нар гадаад худалдаа маань зогсонгүй байдалд орчод байна. Экспорт уул уурхайн бүтээгдэхүүн экспорт маань зогсонгүй байдалд орох гээд байна. Тийм болохоор ер нь бол энийг эдийн засгийг бүхэлд нь харж чад. Магадгүй 14 мега төслөө зарим төслүүдийн хэдүүлээд суглая л да. Хэдүүлээд жоохон цомхон болгоё л да. Тэгээд маш засгийн газар дээр нэлээд өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Зарим нэг яам тэр тусмаа бий бол хэлж байгаа тэр бомтын яам байж 20 минутын хот яам байж тэдрийг бол цомгохтой тэр юу л нөгдөг юм уу, хот руу нөгдөг юм уу, эсвэл тэр зам тээврийн яамд нөгдөг юм уу. Ингээд цомгохтой цаашаа явахгүй бол энэ том хүрээгээр бид нар бол явахгүй. 14 би бас шаардлагагүй гэсэн ийм төслөөч бас байж байна тийм. Тийм болохоор үндсэндээ тэгэхээр энэ тодтголыг хийх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар яг энэ тохирсон програма хөтөлбөрөө газар орж ирэх хэрэгтэй, оруулж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цомхон засгийн газар бий болох, мэрэгжлийн засгийн газар бий болох энэ тал дээр програм хөтөлбөрөө шууд тоо хэлж болохгүй шүү дээ. Ер нь бол. Гэхдээ миний зүгээр бодол бол цогц байдлаар нь бол үндсэн хуулиндаа өөрчлөлт ороод үндсэн хуулиндаа бүр заа өөрчлөлтгүйгээр нэг хэсэг явмаар байна гэсэн бодолтой байдаг. Дээрээс нэг зүйлийг хэлэхэд хийж явах явцад эдийн засаг хөгжлийн яам гэдэг бүхэлд нь улс орны хардаг тийм хэмжээнд очих хэрэгтэй байхгүй дээ. Тэгжээж тухайн яамн дээр очиж байгаа сайд нь бол туршлагатай мэдлэгтэй яг гаргасан тэр програмаа цаашаа хэрэгжүүлэх болохоос биш шинээр орж ирэнгуудлаа урдхаа үгүйсгээд ийм сайд ийм яам байх хэрэггүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам дээр бүх зүйлүүдээ томоор нь 10 жилээр нь 20 жил 30 жилээр нь харж агаад програмчлаад хөтөлбөрөөр зохиогоод ингээд цаашаа явж явах хэрэгтэй гэж байна. Тухайлбал улсын хурлд ерөнхий итгэлийг хүлээж орж ирсэн хүн байх ёстой мó гаднаас шууд ерөнхий сайдыг нэр оруулж ирэх юм. Ерөнхий зохимжтой. Ер нь бол гадна дотноосоо гээд бид нар бүр програмчлаад авах шаардлага байхгүй гэж харж байгаа. Ер нь бүхэл нэр гарч байгаа хүмүүстэр бол бас сайн талууч байж байна. Бас магадгүй сул талч гэж харагдж байгаа шүү дээ. Хүн болгон тэгш өөшөө өндөггүй байна гэж яах вэ? Гэхдээ би түрүү хэлсэн. Ганцхан ерөнхий сайдаас 100% бүх асуудал хамаарахгүй. Энэ өөрөө бүхэл бүтэн засгийн газар бүхэлдээ томоороо мэрэгжлийн богоо цомхон зөв програм зохион байгуулад ингээд
улсын их хурлтайгаа хамтраад ажиллах зүйтэй байхаа л гэж бодож байгаа. Урд нь бол жишээ нь гаднаас бол ирсэн гаднаас одоо жишээ нь хөрс өх сайд бол жишээ нь гаднаас том дэгжлээсэн баялаар бас байсан баха ингээд ийм тохиолдол бол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь зөв тэр нь буруу гэж одоо програмчлал бол шаардлагагүй гэж байна. Засгийн газарт орж ажиллаж гэвэл та хүлээж авах уу? Би урд нь хэлсэн шүү дээ. Одоо өнөө маргаашгүй тэгээд энэ нэг сайд болчих гээд ингээд гүүгээл ингээд одоо хамаг юм хөмөрчих гээд байгаа юм шиг ийм нөхцөл байдал бол харагдахгүй байна. Ингэж одоо гүүгээд авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол одоо өнөөдөр төрийн байгууллагын байнгын орон дээр байж байгаа бүх асуудлууд төрийн холбоотой бүх асуудлуудыг бид нэр ярилцаад явж байгаа ш та хүмүүс мэдж байгаа. Нэг ахтар бол ингээд одоо сандраа твдээд яваад байгаа юм байна. Дуусчих хаа.